За окей. За рекорд ичлээ. За тэгээд зохистой арилжааны систем болвол ингээд систем одоо тогтолцоо авах нь бол тэгээд тэрнийг боловсруулах хэрэгтэй байхад тэгсний дараа сэтгэл зүйн ингээд чангардаг байх нь тэр шат дараалтайгаар. За тэгээд амжилттай байхын үндэс нь юу юм бэ гэсэн чинь бүтээмж байгаа. Бүтээмжтэй байж иж бид нэр амжилтанд хүрч байгаа. Бүтээмжийн үндэс нь юу юм гэсэн чинь нөгөө сэтгэл зүй байгаад эхэлж байгаа юм те тэр тогтолцоо сэтгэл зүй. За тэгээд сэтгэл зүйн үндэс нь юу юм бэ гэсэн чинь даалт ухамсар байгаа. За тэгээд даалт ухамсарыг өнөөдөр хэдүүлээ нэлээд олон талааснаас авч үзнэ. Хэдүүлэнгийнх нь өдөрт гаргаж байгаа шийдвэрийн 95% нь даалт ухамсараас буюу бид нэр өөрсдөө ч мдээгүй байж байхдаа нэг үйлдэл хийцэн байж идэг. Энийг бид нар нэг бодож шийддэггүй гэсэн үг. Ерөөсөө бид нар өөрсдийн дадал одоо зуршлаарай гэсэн үг. За тэгээд юу вэ гэхээр одоо та хэд би өмнө нь хуваалцажсэн энэ нэг зураглалыг та хэд мэдчихэж байгаа те. За хүн нэг өөрийн аргачлалын модель арилжааны модельтэй болдог. Тэ болж байгаа. Тэгжиж нэг арилжаанд оролт гаралтаа тогтоож байгаа те. За тэгээд энэ зүйл одоо бид нар яг тухайн үедээ ингээ бодож шийдвэр гаргадаггүй. Бараг л бодохгүйгээр тухайн үедээ ингээд арилжаанд за энэ бол миний яг мэддэг юу байна гэл ингээл шууд тэр даалт ухамсараас нэг тийм дохио өгж байгаа шүү дээ. Нэг хүнд нэг дохио өгж байгаа. Тэрнээс бид нар ингээл шинжлээл хараал байж арилжаанд бол ордоггүй те. Яг та тэгжиж магадгүй. Тэгэх юм бол та нэлээ эргэлзэж ийн л гэсэн үг байх. За тэгээ эргэлзээтэй арилжаанд орж байгаа юм бол тэгээд та нөгөө нэг эрт хитрхи эрт гаргаж байдаг юм уу? Тэгээд нөгөө нэг стоп лоссоо холдуулагч гэдэг юм уу? Тиймэрхүү асуудлууд ингээд ундраад байдаг хөхгүй. За тийм байна. За тэгээд энэ ингээд арилжааны шийдвэр гаргах нь бол тэр одоо даалт ухамсартай холбоотой байх нэ. За тэгээд хэрвээ яг үүнд тогтмол яг тийм яг гоё оролт гаралтай хийдэг бол гэх юм уу тийм арилжааны модельтэй болох хэрэгтэй байдаг юм. За тэгээд би өнөөдөр та хэдэд арилжааны модельийг ямар байдгийг үзүүлнэ. За тэгээд амьдралын хэв маяг гэж байгаа. Амьдралын хэв маяг бас бидний даалт ухамсарт бас нөлөөтэй, шийдвэрүүдэд нөлөөтэй, одоо эрүүл дадал зуршилтай, тогтмол одоо бас ингээд тэ нэг өдөрт нэг 20 минут 30 минут дасгал хийждэг. За нэг сайн унтаж амарчдаг. Тэгээд тогтмол ингээд суралцахыг ирэмэлцдэг те. Бас нэг сайхан бясалгал ингээ хийждэг бол бас эн чинь сайхан тархитлагаа амраад сэтгэл санаа тайвшраад гоё байдэн штэ. За тэнгүүд энэ амьдралын хэв маяг бол бидний хувьд бол бүр айгүй том хэсэг нь байх нь одоо арилжааны бас нэг сэтгэл зүйн одоо тэр одоо системийн хэсэг нь. За тэгээд риск менежмент гэж байгаа, эрсдлийн менежмент. За одоо ер нь нэг фандын данс авч үзснээс хойш миний хувьд бол айгүй тийм эрсдлийн менежмент дээр бүр үнэхээр сайн болцсон. Гэхдээ фанд яхаас өмнө бол ер нь бас л нэг арилжаанд 10-20% одоо тэ нэг $1000 цэнэглэлээ тас нэг арилжаанд орлоо. Нэг арилжааны дараагаас нэг $200 алдсан, уйлцсан сууж ирсэн байхгүй. Тэгэд ер нь бол за би фанд авъя гэд аль 21 онд бараг л Монгол фанд гэж хүмүүс мэддэг байхад би фанд авч ирсэн. FTM-өөс. Тэгээд яг тэрнийгээ тэгээд авчаад алдчихж байгаа юм л да. Авчаал алдаа. Тэгээд гэтээ яг риск менежмент сайтай байсан тулдаа их хөрхөн таталтуудаас хийж ийсэн. За тэгээд эндээс юу хэлэх гээд байна вэ гэхээр та риск менежмент 1%-аар оролцоод таргетаа ингээд стоп лоссоо яг яаж тавихаа ингээд ямар ч бодохгүйгээр зүгээр энийг ингээд дадал болгочих юм бол дадал буюу ингээд даалт ухамсараас ингээд болгоод тэгээд дисциплин буюу сахилга баттай болгоод тэгээд зориулттайгаар ингээд тэ тогтмол ингээд шийдвэрээ гаргаж явах юм бол таны сэтгэл зүй дагаад аягүй сайхан болоод эхэлдэг. Яг гэвэл дансныхаа 1%-ийг алдчихж байгаа бол энэ тэр арилжаанаас алдчих вэ гэдэг тэр айдас чинь байхгүй болчингууд тэр айдасгүй хүн чинь юу санснаа хийгээд өвчөж байгаа байхгүй. Тэгэд айдасгүй байна гэдэг бол энэ маркет дээр бол зүгээр ерөөсөө тэр чигээрээ давуу тал айдасгүй байх шүү заяа. Ерөөсөө тэр одоо алдагдал буюу эрсдлийг хүлээн зөвшөөрөх гэдэг мал өөрөө ерөөсөө бараг тэр арилжааны сэтгэл зүйн 60% нь байгаад байгаа. Ерөөсөө. Гэхдээ юу яхын тулд тэр эрсдлийг хүлээн зөвшөөрөхийн тулд бид нэр байж болох үс хамгийн бага одоо тэр одоо тий за энийг алцаж яах вэ гэдэг дөө байнга л сонсдог тайдын үг байгаа. Тэр байгаад байгаа байхгүй. Окей. Тэгээд impulsive decisions буюу одоо гинтийн шийдвэрүүд одоо нэг хитрхи даалт ухамсараас гарсан тэр гинтийн шийдвэрүүд байгаа шүү.
Impulsive буюу тийм гинтийн шийдвэрүүд бол ерөөсөө дандаа бидний бодлогогүй шийдвэрүүд байна. Тэгэхээр тиймэрхүү шийдвэрээс яаж хэрхэн одоо зайлс хийхийг одоо яг тэр хамгийн ер нь нэг хичээлийн хамгийн сүүлд хэдүүлээ үзнэ. Окей. Тэгээд accept missing moves буюу нэг хөдөлгөөнийг алдах өнгөрүүлэх бол байж болох л зүйл зүгээр энгийн л зүйл. Тэгээд тэрнийг хэдүүлээ хүлээж авч сурна. За окей. За тэгээд та Warren Buffett хэлсэн байдаг. Тэгээд Warren Buffett-тай хинч марахгүй байх. Тэгээд та тэр хүнд юу гэж хэлсэн бэхээр та сэтгэл зүгээ одоо тэ эмоц хөдлөлөө сэтгэл хөдлөлөө эмоцоо удирдах менеж хийж суртлаа мөнгөө менежмент хийхийг битгий өөрөөсөө хүлээ гэж байна. Тэ. За тэнгууд энэ ямар утгатай яасан үг юм бэ гэсэн чинь ингээд ерөөсөө тэр далд ухамсар дадлаа өөрийнхөө доор ингээ менежмент хий. Тэ. Юу гэхээр ерөөсөө эмоц гэдэг чи одоо бид нар нэг сэтгэл хөдлөлгээд нэг юмнууд одоо баригдчихгүй юмнуудыг ингээд баригдахгүй хаанаага нь мэдэгдэхгүй юм ингээд менежмент хийх гэдэг байгаа байхгүй. Гэтэл яг үнэндээ эмоц гэдэг чинь өөрөөсөө бидний далд ухамсар. За тэгээд далд ухамсар гэдэг чинь юу юм гэвэл дадал байгаа байхгүй. Ерөөсөө дадал. Би юу хийгээд дадаа сурцсан бай тэр нь яг тухайн үедээ л гарч ирээд байгаа. Тэгээд дадал байгаа байхгүй. Сайн арилжаачид тааруу арилжаачдын хооронд ямар дадлын одоо ялгаа гэсэн чинь ерөөсөө дадлын л ялгаа байхгүй. За тэгээд сайн арилжаач нь тааруу арилжаач хоёрын хооронд ямар яг гол ялгаа байна гэсэн чинь ямар дадлын ялгаа байна гэсэн чинь про буюу профешнл те ашигтай арилжаачид процесс буюу гүйцэтгэл дээр төвлөрдөг юм байна. Нэг арилжааны модулаа хардаг, амьдралын хэм маягаа ингээд тордож авч явдаг. За тэгээд эрсдлийн менежментийн ингээд тогтмол ингээд гүйцэтгэлтэй те саяны яг хэдүүлээ дурдсан зүйлс. За тэнгуүтээ үр дүнд одоо энгийн тааруу арилжаач юм бол те маркетаас ингээд шууд гараа авчдаг те одоо хасагддаг арилжаачид бол үр дүн дээр төвлөрдөг. Тэгээд сэтгэл зүйн айгуу савлгаа өндөртэй. Яагаад гэсэн чинь үр дүн дээр л төвлөрөөл яг энийг л хийчүүл энэ мөнгийг л олчвол одоо ашиг гэж явж байгаа болохоор чинь тэр хүн чинь ингээд үр дүн дээр төвлөрөөд айгуу хурдан сэтгэл зүйн савлж байгаа байхгүй. Тэгтэл яг үүндээ одоо нэг гүйцэтгэл дээр төвлөрдөг те саяны нэг хэдүүлээ харсан арилжааны модуль дээр төвлөрдөг амьдралын хэм маяг дээр анхаардаг, дадал дээр анхаардаг тэр хүмүүс болохоор тэр арилжаачид болохоор ингээд сэтгэл зүйн доктортой болохоор алдагдал үрсэн ч гэсэн айгүй тийм хөөрхөн хөнгөн сэтгэл зүйтэй. Тэгээ дараагийнх нь арилжаа гоё болоод ингээд те дараагийн арилжаанд ороход ямар ч тийм төвг саадгүй те. Тэгэл сайхан ингээд хөнгөө явж идэг тийм арилжаачид байгаа байхгүй. Окей. Ийм хоёр л ялгаатай арилжаачид байгаа. За окей. Эндээс ингээд задлаад хэдүүлээ сайн арилжаачид тааруу арилжаач хоёроо ингээд хэдүүлээ ингээд ялгаад үзье. Таавс өөрийгөө ингээд дотроос чагнаарай. Би яг ямар төрлийн хүн байна. Гэхдээ би тааруу байгаа ч гэсэн яаж сайжирч болохоор байна гэдгийг л бодно шүү дээ. Би тааруу байна гэдээ өөрийгөө улам цовдлоод иж бас болохгүй тийм ээ. Окей. За Уильям Шекспир гэдэг Английн алдарт одоо зохиолч хүн байдаг. Гэтэ зохиолч гэдгийг бид нар мэдчихсэн. Энэ хүн чинь нэг философч, математикч. Тэгээ тухайн үеийнхээ бас зохион бүтээгчтэй бүр нэлээд мундаг толгой байсан. За тэгээ энэ хүн юу гэж одоо сэтгэдэг хүн байсан аахгүй. Тэгээ энэ хүн юу гэж хэлсэн бэ гэхээр хүлээлт бол бүх толгойн өвчтний уг үндэс тий. Одоо толгойн өвчин, сэтгэл хямрал, одоо зүрх шархлалтын уг үндэс гэж байгаа аахгүй. За тэнгүүд бид нар альва зүйлээс нэг хүлээлт тавьсан байх юм бол тэр хүлээлтэнд бидний одоо тий хайр сэтгэлж бай одоо нэг хүнтэй үерхэн сууна гэд бодсон байсан чи тэр нь бүтэхгүй бол бидний сэтгэл шархалж байна. Ажил бүтнэ гэд ботцсон байсан чинь тэр нь бүтэхгүй бол бидний сэтгэл шархалж байна. Арилжаа бүтэн ашиг болно гэсэн чинь бидний сэтгэл зүйн унж ин тэ. Тэгэхээр энэ зүйл бүх зүйл одоо ер нь хүлээлттэй холбоотой байгаад байна. Тэгэхээр хүлээлтгүй арилжаанд оролцох тухай хэдүүлээ одоо өнөөдөр бол ярилцъя тэ. За юуны өмнө бол арилжаа бол магадлал гэдгийг үс та ер нь бол одоо нэг ер нь ухамсартай бол мэдчихэж байгаа шүү дээ магадлал гэдэг. Гэхдээ магадлал гэдэг хэдий ч бид нэр өөрсдөө нэг тийм нэг талыг барьсан хүлээлт тавьчаад идэг ашиг гэдэг ч одоо магадлал биш. Нэг юм тодорхой байдал болчиход байна сте. Тодорхой би мөнгө хийх нь тодорхой, ашиг хийх нь тодорхой гэж байгаа юм шиг те. Тэр ашиг хийх нь тодорхой, ашиг гэж бодож байгаа тэр хүлээлтээс үүдээд та гарах байсан арилжаанаасаа гарч чадахгүй
алдагдлаа ингээ барьсаар байгаа дуусчихж байгаа байхгүй юу? Аа тэ тэгээд айгүй олон арилжаанд орж ийнө гэдэг чинь юу вэ гэхээр арилжаа болгонд ч ер нь ашигтай байна гэдэг хүлээлт танд үүссэн байна гэсэн үг. Ерөөсөө тэр хүлээлтээс болж байгаа. Тэр магадлал гэж ер нь бол яг таны нөгөө нэг ил ухамсарт одоо тэр одоо ухамсарт бодол дээр бол байгаа шүү дээ. Талд ухамсар, ил ухамсар гэдэг хоёр бодол одоо бидэрт ухамсар байгаа шүү дээ. Тэгвэл ил ухамсар дээр бол та бол яг ингээ бодоод харах юм бол магадлал гэж мэдж байгаа. Гэхдээ тэр нэг 95% шийдвэрийг гаргаж байгаа даалд ухамсар дээр чинь арилжааг ер нь бол ингээд ашиг гэдэг хүлээлт одоо байцаад байгаа байхгүй. Одоо дадлаасаа тий. Тэгтэл яг үүнэ дээр арилжаан тавьдаг бодит бус хүлээлт нь бидний сэтгэл зүг сүрүүлдэг тий. Тэгээ бодит байдал дээр юу болсон гэсэн чинь ашиг гэж харж байсан чинь тий одоо алдагдал болцсон. Тэгээ юу болчихоо гэх. Тэгээ уур уцаар айдас те нөө тилтэнд орох гэж нэрлэдэг те. Одоо тилт гэдэг үгийг одоо тодорхойлж өгье. Тилт гэдэг маань өөрөө айдас болон уцаар хоёрын нийлмэл байдлыг хэлж байгаа шүү. Нэг хүн уурлаад байдаг angry те айдас байгаад fear байгаад. Тэгснэ ингээд энэ хоёр яг зэрэгцээд байгаад байдаг. Энэ хоёр зэрэгцэж байгаа бол энэ бол тилт байхгүй. Тилт. Окей. За тэгэхээр арилжаа болгоом нь ашигтай бай хүлээлтийн ийм сэтгэлгээ байдаг байх нь те. Дундаа нь гац хоёр хаал алдуулаад ч гэдэг юм уу те win ганц loss win. Гэтэл яг үнэндээ бодит байдалтай хүлээлт нэг юм байдаг те. Хүлээлт нэг юм. За гэтэл бодит байдал дээр ямар одоо яг амьдрал яаж хэрэгждэг вэ? Та ер нь дансныхаа хуулгыг хараарай. Ер нь бол дансныхаа historig хараарай. Нэг арилжаанаас тэ хидийг олж ийн, хидийг алдж ийн. За ер нь хідэн арилжаанд орж ийн гэдэг анзаараад. За тэгээд ер нь бол миний арилжаа бол ер нь бол ийм байдаг гэдгээ би өөрөө хэлчихье. Миний арилжаа бол ерөөсөө ингээд нэг тэ олон алдна гэд нэг иймэрхүү мягтай. За тэгээд ерөнхийдөө болвол одоо таны хүлээлт гэж байгаад байгаа шүү дээ. Тэнгүүд яг гадуур арилжаачд маань үнэхээр лагал байна л да. Яг гой жижиг дансыг том нуглаа болж байна. Үнэхээр ур чадвартай байвал те. Гэтэ тэгээд энэ ингээд байнга ашигаа харуулдаг байдаг тийм зүйлийг би бол бас нэг дэмждэггүй. Ягаад вэ гэхээр байнгын ашиг гэж байдаг байхгүй win гэдэг. Яг байнгын ашиг харуулаад байхаар одоо хүмүүст харуулаад байхаар нөгөө нэг одоо яг үндэ сайн туршлагажаагүй байгаа хүмүүс ч гэдэм үү ер нь хүмүүс маань анхаарснараа л нэмэгд өгнө шүү дээ. Тэгээд энэ чи ашигтай л байгаад байд юм. Би ч гэсэн яг ийм л ашигыг хүсэж ийн гэд байгаад байхгүй. Тэгээд би яагаад ашигаа бас ингэж харуулдаггүй вэ гэхээр те айгүй цөөхөн ашиг харуулдаг. Би зүгээр л хаяада жижиггээд гэхдээ дэрэн те тэднийг яагаад харуулдаг вэ гэхээр би зүгээр та ашиг хараад за энэ хүн шиг л одоо ашиг хий гэдэг тийм цаанаасаа тийм хүлээлт үүсчдэг байхгүй. Энэ хүнийг ингээд дагж яхад ч гэдэг юм ашиг хий одоо арилжааны сэтгэл одоо тэр сигналыг дагж яхад яг энэ шиг ингээд лаг ашиг хийх юм байна. Өстой гоё гэд яг тийм нэг амар гинтийн сайнсхан хүлээлтэд байгаад байдаг байхгүй. Амьдрал гэдэг чинь өөрөө эрентэй бараантай шүү дээ. Гэтэл зөвхөн тэр цагааныг нь хараад идэг. Тийм болохоор ер нь бол би ашиг одоо харуулах юмыг бол нэг дэмждэггүй. Яг бүр нэг удиралдаа нэг удаа ч гэдэг юм уу нэгдсэн байдлаар харуулж магадгүй. За тэгэд яг тэгдэг вэ гэхээр ер нь бол миний арилжааны одоо сигнал ч гэдэг юм уу, ID ч гэдэг юм уу би тэр болгон дээрээ та 1% эрсдэлд оруулаад өгөөч гэж гуйдаг байхгүй. Тэгээд миний арилжааны одоо risk to reward дандаа нэг хэрцэн 3 байгаа. Тэгээд эндээс юу гэж боддог вэ гэхээр за win loss ашиг алдагдал гэж ингэж явсаар байгаад 100 арилжааны ар дээр 30 арилжаа нь ашигтай байгаад за 50 арилжаа нь алдагдaltaй байгаад за 11 break even-тэй байлаа гэхэд эцэстээ нэг хэрцэн 3-аар 30 арилжаанд 90% ашигтай. 1% алдагдлаар 50 арилжаа хасахтай. Би ихэнх арилжаандаа би миний бараг буруу байх та гэдэг одоо хүлээлтээр ороод одоо бараг сурцсан. Яагаад гэхээр нөгөө эрсдэл буюу одоо алдахыг хүлээн зөвшөөрөхгүйгээр арилжаанд орж ийн гэдэг маань өөрөө сэтгэл зүгээ нэг зүйлд хүлээтэй болгочихж байгаа гэсэн үг. Алдахтай бэлэн биш байна гэдэг чинь нөгөө талдаа ашиг хүлээж ийн гэсэн үг шүү дээ. Тэгэхээр би бол ашиг хүлээхгүйгээр арилжаанд орж байгаа. За яг
миний арилжаа 60% win rate-тэй байх тохиолдол ч гэсэн бас байгаа. Айгуу гоё сар одоо 7 хоногтой гэх юм бол те айгуу гоё байх үед ч бас байгаа. Одоо 8 сарын сүүлийн үеийн одоо сигнал одоо тэр таамаглалууд маань бол бүгдээрээ л хэрэгжсэн шүү дээ. Ер нь баг 80% та хэрэгжиж байгаа шүү дээ. За тэгээд яг break even болох үед байгаа. За тэгээд ингээд үзэх юм бол за нэг тий. За эндээс ингээд нэг за энэ уучлаараа ингээд 90 болчих. Гэхдээ ямар ч байсан ер нь бол 30 арилжаа ингээд эцэслэгдээд бол нэг 40% ашигтай гарч явах юм бол вау энэ бол сайн трейдер гэхгүй. Сайн трейдер. Одоо таад маань одоо фандинг данс авч ирсэн бол одоо тий эхний сарда 10% гэж байгаа, хоёр дахь сар дээр 5% гэж байгаа, хоёр дахь шат дээр 5% гэж байгаа тий. Тэгээд тэр 100 мянган доллар, тэр 50 мянга тэр долларуудыг яагаад тэгж хуваар боддог вэ? Тэгээд тэр дансуудыг одоо ингээд хуваар өсгөхөд яагаад хэцүү байдаг вэ те? Тэгэл ер нь бол нэг 5%, 10% ашиг татхад ч гэсэн тэр чинь яг үнэндээ бас чанга штэ. Тэгээд 5-10% гэхэр чи амар бага юм шиг ингээд бодогдоод идэг. Гэхдээ гүндээ үгүй байхгүй. Энэ яагаад бага гэж бодогдоод эхэлсэн бэ гэхээр таны 70 ухамсарт нөгөө нэг ашиг харуулдаг арилжаачид чинь дансаа хэд хэд нуглаад өвөн чи хэдэн юм бэ гэд бодоод та үзчихэнгүүд одоо 300%, 200% байгаад байгаа гоо тэн чи ингээд тэр бодит бус хүлээлттэй ерөн тэр буруу хүлээлтээс болоод танд нэг тийм нөө энэс илүү байх учиртай гэдэг тийм итгэл үнэмшил үүсчихэд байгаа байхгүй. Гэтэл яг үүндээ үгүй бодит байдал дээр та ихэнхдээ алдна. Окей? Гэтэ ихэнхдээ алдахдаа тэр онж байгаагаа алдж байгаагаас илүү байлгах юм бол танд те мөнгө орж ирж л байна. Та сайн арилжаач гэсэн үг. Окей? За тийм байна. За тэгээд хүлээлтийг үргэлжлүүлнэ. Өнөөдөр бол хүлээлт гэдэг баг хичээл юм биш үү. За тэгэхээр за бид нэг өөрсдөө бодоод үзье. За техник ур чадвар гэж байгаа. Сэтгэл санаа буюу арилжааны сэтгэл зүй гэж байгаа. За тэнгүүд А талбар нь болохоор нөгөө сайн арилжаачны талбар. Б талбар нь болохоор ерөөсөө нөгөө нэг энийг л болж өгөхгүй байгаа те. Болж одоо ер нь л болж өгөхгүй байгаа хүний арилжаачны талбар. За тэнгүүд юу вэ гэхээр хүлээлт тавьчингууд ерөөсөө арилжаанд хүлээлт тавьчингууд байнга ингээл чартаа гаргаж ирж хараад аппликейшн хараад те байдаг хгүй. За тэгвэл одоо ингээл төвчээргүүдэл те. За тэгээд өөрийнхөө амжилт одоо амжилттай арилжаа ер нь нөхцөл байдалд эргэлзээл ингээл ер нь ингээл юмд ингээл одоо хариу үйлдэл удаашрал те гарах ёстойсоо арилжаансаа гарч чадахгүй ингээл юмэг ингээл хүлээгээл те. Тэгээ өөртөө ихтгэл дундуур 100% нэг хүнд нэг 100% гэж байдэн шүү дээ. Энэ болохгүй болчлоо одоо ингээ гарах гэж бодож ирсэн нэг гараагүй гэдэг. Энэ чинь 100% байхгүй. Гэтэ яг үндэ тэр 100% нь ажиллаагүй шүү дээ. Ихтгэл дунд өөртөө ихтгэл дундуураас болоод те. Тэгэл юмэг айгүй хэтрүүлж боддог гэл ингээл анхаарал сарнаал төвдөрч чадахгүй ийм нөхцлүүд ингээ байдаг шүү дээ. Тийм асуудлууд ингээд байж байгаа байхгүй юу? За тэнгүүд энэ C талбар гэдэг нь бол бүр ингээд нэлээд сэтгэл зүйн асуудалтай болцсон. Б талбар гэдэг нь болохоор ингээд нэг дэнчгэнж байгаа хүнийг хэлж байгаа. За А талбар гэдэг нь болохоор ер нь бол ингээд сэтгэл зүйн доктортой байдал, арилжааны модельд ингээд сэтгэл зүйн доктортой байдалтай одоо юу амьдралын хэв маяг гэнтэр ингээд гайгүй сайхан тогтцсон энэ хүний одоо нөхцөлийг бол ингээд бичсэн байгаа байхгүй. За тэгээд мэдээж тэр сэтгэл санаагаа дагаад тэр техник ур чадвар нь ингээд ерөөсө тодорхойлогдоод гараад ирдэг. Одоо ханшийн араас ер нь хэр хөөцөлдөж байна те. Ашигтай арилжаа гэж хараад нөгөө хүлээлт үүсэл ханшийн ардаас хөөцөлдөөл явж байгаа юм. Одоо энэ бол за та ер нь жоохон хэцүүхэн нөхцөлд байдалтай байна гэл те. Тэгэл мөнгө олох те. Энэ нөхцлүүдийг ер нь таад маань энийг ингээд ер нь өөртөө нэг скриншот хийгээд авчаарай. За скриншот хийгээд яах юмтай баг би нөгөө Telegram дээр оруулчихъя. Окей. За тэгээд энийг сайхан унших юм бол нэг өөрийгөө толдоход, ойлгоход, харахад танд нэг юм нэг дараачийн төвшний тийм словар болж магадгүй те. Словар одоо тийм reflection өөрийгөө толдоход ер нь маш их тус болох байх. Окей. За тэгээд одоо эндээс юу гэхээр ерөөсөө энэ саяны энэ нөхцлүүдийг яагаад би хэлж байгаа вэ гэхээр энэ дандаа тодорхойгүй байдлаас болоод стресс төрснөөс болоод тэр
энэ дандаа ийм алдаанууд гарч байгаа, ийм олон төрлийн алдаанууд гарч байгаа тодорхойгүй байдлаас болоод тодорхой байдлаас бол оролт гаралтаа ингээ гой мэдэрдэг байдлыг ингээд өөртөө ихтэй байхыг ингээд байхыг хийвэл юу гэхээр тодорхой байдлыг үүсгэх хэрэгтэй. Тодорхойгүй байдлаас стресс төрдөг болохоор тодорхой байдлыг үүсгэх хэрэгтэй. Тэгэхээр юу гэхээр энэ Warren Buffett гэдэг нөхөртөө хинч маргахгүй байхаа. Тэгээ маргаж явах юм бол тэр хүн тэгээд алдахын л цондон байлгүй хөрхий. Тэгээд энэ хүн юу хэлсэн бэ гэхээр төлөвлөгөөгүй мэрэгэн ухаантныг төлөвлөгөөтэй тэнэгч төрүүлнэ гүйцэнэ гэж байгаа байхгүй. Тэнгүүт юу гэхээр нүүн арилжааны төлөвлөгөө гэдээ та зөндөө сонсоод үзсэн баг. Одоо арилжааны модель гэж миний хувьд бол нэрлэмээр байгаа. Төлөвлөгөө гэхэр ингээ хүн бүр ингээд айгүй олон юм бодоод тах шиг. No, энэ бол зүгээр модель. Би арилжааны төлөвлөгөө гэдэг тэр үгийг ер нь Монголын одоо арилжааны тэр зах зээлээс ер нь хасмаар байна. Төлөвлөгөө гэхээр ингээд нэг амар их юм бодогдоод байхгүй. Яг төлөвлөгөө гэдэг утгаар байж болно. Гэхдээ зүгээр арилжааны модель гэж хэлүүлээд одоо цаашдаа ойлголцъя тэхөө. Окей. За тэгэхээр тэр арилжааны модель байхгүй байх юм бол ерөөсөө энэ тодорхойгүй байдлаас стресс төрсөөр байгаад ингээд юу болсон мэдэгдэхгүй арилжаандаа одоо ингээд те нөгөө нэг тэр C trader болоод явчихна шүү дээ. Тэ энд байдаг, энэ нөхдүүд одоо те тэгтэл яг үндэ арилжааны төлөвлөгөө танд одоо төлөвлөгөөтэй тэр модель байгаа бол ядчил нэг он те алдна тэгээд алдна гэдэг он та алдна гэхдээ эцэстээ бол ингээд нөгөө нэг 40% ашигтай гэдээ сайн үзүүлж исэн шиг тийм нөхцөл байдал дээр буух гэдэг байхгүй. Яг арилжааны төлөвлөгөө арилжааны тэр модель маань бол ингэж ороод ингэж хүлээж агаад за ингэж брейк ивен хийгээд за ингээд гарахад ашигтай та гэдэг нөхцөл байгаа шүү дээ. Гэтэ яг бодит байдал дээр бол яг жоохон хэцүү болно. Гэтэ бүр ямар ч одоо тийм модельгүй арилжааны төлөвлөгөөгүй байх юм бол бүр ингээд энэ чинь бүр нохойн баас болж байгаа байхгүй. Тэгээ хизээч арилжаанд бол тэр одоо хөөх ёстой газараа одоо хийх ёстой ашигаа хийж чадахгүй. Бид нар яг арилжаанд ингээд те оролцоод байгаа. Гэтэ энэ бид нар ингээд нэг тийм сэтгэлээ ингээд хижих гэж оролцоогүй ш. Зөвхөн ингээд би арилжаанд оролцож байна гэж. Бид нар мөнгө хийж гэр бүлээ тэтгэж хижээж өөрийнхөө дараачийн хүсэл мөрөөдлийг санхүүжүүлэх гэж бид нар арилжаа хийж байгаа сте. Тэ? Тийм болохоор бид нар энэ дээр амар хариуцлагатай хандвал их сайн. Окей. За тийм. За тэгээд арилжааны төлөвлөгөө гэж ойлголцъя. За модель план гэж арилжааны модель план гэж юу н хэлцгээе те. Модель план. Окей. За тэгээд арилжааны модель плантай байхад бол арилжааны сэтгэл зүйн дагаад ер нь бол илүү доктортой тэгээд гүйцэтгэл сайтай байдаг байна. За тэгээд мэдээж энэ дээр бол яг айдас шунлын балансыг докторжуулах тийм аргачлал гэж байгаа. Одоо тэр нөгөө нэг таад мэдж байгаа те би нөгөө юу яаж байгаа хүмүүст арилжааны сэтгэл зүйн нөгөө дасгалжуулалт өгж байгаа те. За окей. Арилжааны сэтгэл зүйн за би юу хийчих бүх скринээ ингэ шеэрлж. Арилжааны сэтгэл зүйн дасгалжуулалтыг ингээд өгж байгаа те. Тэгээд манай нэг сайхан таньдаг залуу маань юу яагаад алтгаараа ингээ хурдан хугацаанд ингээд олохгүй дансаа шатаачаад байсан. Тэгээд ингээд үлдсэн дансаа ингээд сэргээлээ 900 болгоцсон байсан дансаа 6900 болгоцсон байсан дансаа буцаагаад одоо 7700 юу те. Гэтэ энэ залуу одоо бүр нөгөө дансаа юу гэсэн нэг 7700 болгоцсон байлаа да. Тухайн үедээ шүү дээ. Энд чинь 7 хоногийн өмнө. Тэгээд энэ арилжааны сэтгэл зүйн ингээд дасгалжуулалт ингээд явуулдаг те. За яг энэ дасгалжуулалтаа ингээд явуулдаг нөхцлөөрөө хэдүүл ингээд би яг тэр айдас шунлын балансыг ингээд докторжуулаад өгчөнгүүд хүмүүс маань яг тэр арилжааны план төлөвлөгөөнийхөө дагуу орсоор байгаад эрсдлийн менежмент мөнгөний менежмент ингээд орсоор байгаад дансаа ингээд сэргээж чадчих байгаа байхгүй юу. Окей. За тэгээд мэдээж энэ бүх зүйлсийн одоо хийх одоо энэ бүх зүйлсийг одоо ингээд базаж хийхэд бол биднэрт нэг тийм шат дараалал гэж байна л да. Яг энийг засахад яаж засах юм бэ гол нь те. Тэнгүүд биднэрт нэг үйлдэл гэж байгаа. За тэгээ үйлдэл гэдэг маань хаанаас гарч байгаа вэ гэхээр сэтгэл хөдлөлөөс гарч байгаа байхгүй юу. Бид нар нэг тийм боддог амьтад биш шүү дээ. Яг үүндээ хүн гэдэг чинь яг тархитай гэхдээ ихэнхдээ боддоггүй. Сэтгэл хөдлөлөөр шийдвэр гаргадаг. Би ч гэсэн тийм. Ихэнх арилжаач ч гэсэн бас тийм. Арилжааны сэтгэл хөдлөлөөс л bias хөл sell гэж байгаа шүү дээ. Сэтгэл хөдлөлөг бол ямар ч үйлдэл шийдвэр гаргаж чадахгүй.
хүнд сэтгэл зүй байна гэдэг бол маш сайхан зүйл. Окей. За тэгээд мэдээж бид нэр арилжааны план, сэтгэл зүй, эрсдлийн мөнгөний менежмент гэдгийг бид нар ингээд нэг тийм тодорхой нэг үйлдэл болгоод нэг юм бадцсан юм систем болгоод үйлдэл болгохын тулд сэтгэл хөдлөлөөр гаргаж байгаа. За тэгэхдээ тэр сэтгэл хөдлөлийг зөв байлгах одоо тэ зохистой байлгах нь бидний сэтгэлгээнд байгаа байхгүй. Сэтгэл хөдлөл буюу эмоц, psychology, гэхдээ тэр сэтгэл хөдлөлийн тэр одоо хил хязгаарыг тогтоогоод байгаа, ямар байхыг тогтоож байгаа зүйл нь сэтгэлгээ байгаа. Одоо нэг ядуу сэтгэлгээ, баян сэтгэлгээ гэж байдаг шиг тааруу сэтгэлгээ, муу сэтгэлгээ. Одоо зөв сэтгэлгээтэй хүн зөв сэтгэл хөдлөл, зөв үйлдэлийг л гаргадаг өстэй. Тэнгуут ийм сэтгэлгээний асуудал байгаад тахаар одоо ер нь бол одоо нэг ашиг харуулдаг арилжаачид ер нь бол энэ Монголынхаа одоо ер нь арилжаачдын сэтгэлгээг нь буруу болгоод байгаа байхгүй. Яг гэхээр ашигтэр төвлөрүүлээд байгаа. Тэгэхээр энэ сэтгэлгээний асуудлыг яаж шийдэх вэ те? Яг анханасаа зөв сэтгэлгээтэй байна гэж ер нь бол баг байхгүй. Бид нар нэг өнөөдөр ашиг ажил хийгээд маргааш ажилласаа орж ирэхдээ одоо өнөөдөр ажил хийснийхаа дараа те өдөр болгон одоо би ажил хийж байгаа, цалиа авч байгаа гэдэг сэтгэлгээ байгаад байгаа шүү дээ. Бидний тийм ерөнхий сэтгэлгээ. Гэтэл яг үндэ арилжаан дээр болохоор чинь нэг тодорхойгүй байдлаас үүсэж байгаа сэтгэлгээ байхгүй. Одоо та өнөөдөр ашиг олох, эсвэл маргааш ашиг олох, эсвэл өнөөдөр алдах, маргааш алдах хинч мэдэхгүй шүү дээ. Гэтэл та зүгээр нэг үйлдэл хийгээд байдаг. Ямар ч арилжаанд орж байгаа. Гэтэ арилжаанд орж байгаа болохоор заавал ашиг хийнэ гэсэн үг биш те. Тэр чинь ингээд өөр сэтгэлгээ боловчод байгаа шүү дээ те. Тэр арилжаачны сэтгэлгээ гэдэг маань бол нэг өөр зүйл бол байгаа. Окей. За тэгээд тэр сэтгэлгээ хаанаас гарч байгаа гэсэн чинь нөгөө даалт ухамсараас чинь гарч байгаа тий. Даалт ухамсар. Бидний нөгөө нэг одоо даалт ухамсар гэдэг чинь амар том сэдвэл дээ яг үнэндээ. Бидний багтаа өсөж торинсон одоо тий орчны байр байдал за тэгээд 10 жилдээ ямар байсан, их сургуультай ямар байсан, ажил дээр гараад ямар хуу одоо тэ сэтгэлийн шарахыг авч ийсэн 10 жилдээ бас ямар сэтгэлийн шарах дутуугийн мэдрэмж надад байсан тэ. За тэгээд хүүхэд насны бас дутуугийн мэдрэмж тэгээд одоо байгаа дутуугийн мэдрэмж тэ. Тэгээд өөртөө итгэх итгэл, өөрийгөө үнэлэх үнэлэмж тэгээд маш олон мэдлэг тэ маш олон зүйлс байгаа. Тэгэд энэ болгоныг би арилжааных сэтгэл зүйн төр тасгалжуулалт дээр наривчилж ярьдаг тий. Наривчилж одоо зааж өгдөг. Тэгээд надтай ингээ performance coach хиймээр байгаа хүн байх юм бол шууд холбогдож болно. Тийм байгаа. За тэгээд маш олон талын зүйлс байгаа. За тэгээд цааш орцгоё. За тэгээд ерөнхийдөө өнөөдрийн хувьд бол танд яг сэтгэл зүгөө удирдахч болоход яг юун дээр эхэлж анхаарах вэ те? Яг юунаас эхлүүл зүгээр вэ гэж байгаа шүү дээ. Мэдээж энэ сайн суурах хэрэгтэй. За тэгэхээр шийдэл бол эрсдлийг хүлээн зөвшөөрөх нэгт. За хоёр дахь юм бол 1-2% рисктэй арилжаанд оролцох. Гурав дахь юм бол гүйцэтгэл төвтэй арилжааны шийдвэрүүдийг гаргах. Одоо нэг арилжааны модель план шүү дээ. За тэгээд журнал хөтлөн иргэн сайжруулалт хийх те. Гүйцэтгэл шийдвэр гарлаа, журнал хөтлөлөө иргэн сайжруулалт хийлээ. Нэг компани өөрийгөө нэг ганц хүнтэй компани гэж төсөөлчихгүй дээ. Өөрөө захирлан, өөрөө нэгтлэн, өөрөө гүйцэтгэгч нь те. Тэгээд нэгтлэн болвол журнал хөтлөж одоо нэгтлэх ёстой те. Журнал гэдэг чинь одоо тэмдэглэл нэгтлэх. Тэгээд гүйцэтгэлээ өөрөө хийж байгаа. Тэгээд дараа нь өөрөө одоо менежмент хийж байгаа. Та нэг хүнтэй компани гэсэн үг байхгүй арилжаа хийж байгаа бол те. За тэгэхээр зөв шийдэл нь бол амжилттай арилжаач болоход шаардлагатай зөв системийг тодорхой болгох. Сая хэлсэн. Тодорхойгүй байдлаас биднэрт стресс үүсэж байгаа. Тодорхой болгочих юм бол стресс багтаагаар үүсэхгүй гэж хэлэхгүй. Гэтэ багтаагаар арилжаанд оролцоод, тогтмол оролцоод тэгээд нэг ашиг алдагдал гэж явсараа байгаад эцсийн дүндээ хэдүүл ашигтай гарч байгаа тийм. За тэгээд миний хувьд бол та хэдтэй бол өнөөдөр одоо энэ арилжааны төлөвлөгөө ба журналаа хуваалцсамаар байна. За тэгээд энэ төлөвлөгөө журналыг авахын тулд энэ make copy гэж дараад тэ одоо би энэ презентацаа та хэдд хуваалцах нь байна шүү дээ.
Та би бол X wave өрөөнд л хуваалцчихвар байгаа. За тэгээд X wave арилжааны өрөөнд ер нь бол хэдүүлээ нэг орж иржиж энэ үнцэнтэй зүйлийг авъя гэх үү. Би одоо бас үнцэнтэй зүйлийг үнцэнтэй л байлгамаар байна. Тэрнээс ингээд зүгээр шууд маяад аваарай гэдээ өгчмөөргүй байна. Окей. За тэгээд энэ бол миний арилжааны план модель. Би таадад яг өөрөө ямар план модельтэйгээ харуулахгүй бол удлаа яриад нэмэргүй шүү дээ. Тэгээд за энэ арилжааны план модель маань бол та намайг мэдж байгаа. Би бол wave арилжаа чинь Elliott-ийн давлгааг одоо суурилсан, сайжруулсан X wave арилжаа чинь. За тэгээд миний арилжааны давлгаанууд хаашаа явах вэ? Ямар давлгаа гарч ирэх үед би ямар оролт хийх вэ гэдгийг энэ дэр ингээд тэмдэглэждэг байхгүй. Энэ бол одоо модель гэсэн үг. Ерөнхий модель гэдэг чинь загвар шүү дээ. За би ийм арилжаанд орно, ийм үед нь ингэж гарна гэд зааж өгсөн байгаа. За тэнгууд энэ дээр юу гэж тайлбарласан бэ гэхээр за би үндсэн давлгааны төгсгөл типийг байршуулъя гэд. За энэ төгсгөл дээр нь типийг байршуулчихж байгаа. За тэгээд стоп лосс хаана тавих вэ гэхээр энэ одоо арилжааны доор одоо оролтын цэгээс доод одоо ёроол цэгээс 5 пип зайтай байршуулна гэж байгаа. 5 пип зайтай байршуулчихж байгаа. За тэгээд одоо яг таад маань энийг уншаад ойлгохгүй байгаа байх л та. Гэтэ ер нь бол яг таны арилжааны төлөвлөгөөг хинч уншаад ойлгох албагүй танаас өөр хүн те. Тэгээд та уншлаа, модулээ харлаа, арилжааныхаа чартыг нээлээ. За daily дээр ямар байгаа те. 4 цаг дээр ямар байгаа, 1 цаг дээр ямар байгаа чеклээд явлаа. Тэ? Энэ үйлдэл болгоно ингээ хийснийхаа дараа ингээ чеклээд явна штэ. Чеклээд явлаа. Магадгүй танд хэцүү санагдаж байгаа юм бол би одоо өөр ямар шийдэл байгааг мэдэхгүй байна. Үнэхээр та мөнгөндөө хайртай мөнгө олох хэрэгцээтэй байгаа бол яг энийг хийхээс төвшөөхгүй л байх. Яг заримдаа бол ингээд төвхөдөд санагддаг л эхэндээ ч гэдэг юм. За тэгээд ингээд чеклээ. За тэгээд би арилжааны өмнө надад ямар нөхцлүүд байна те, ямар сэтгэл хөдлөл, ямар хүлээлт, ямар одоо шийдвэрүүд байна те. Тэгээд энэ миний яг энэ дээр байгаа нь арилжааны модель плантай нийцэж гинөө. Үгүй юу гэдгийг ингээд шийддэг. За тэгээд би энийг нэг сурагчдаа өгдөг. Яг надад одоо мөнгөө төлөөд миний сэтгэл зүйн тасалжуулалтанд орж байгаа хүмүүстээ өгдөг. Гэхдээ би таадад ганцхан шалгууртаа өгье. X wave арилжааны өрөөнд ороод ир. X wave арилжааны өрөөнд орохын тулд энэ GoodReader Signet-ээр хандаад X wave арилжааны өрөө гэж дараад тэгэд орж ирэх боломжтой. Тэ. За тэгээд арилжааны өмнө арилжааны дараа ямар байх юм те? Нэмэлт сайжруулалт юу байх юм? Тэгээ бидний арилжааны сэтгэл зүй ямар байна те? Өөрийгөө сонсох гээд байгаа шүү. За ер нь хитрхийн өндөр сэтгэл хөдлөлтөй байна уу? Эсвэл ингээд сэтгэл зүй маань унцсан байна уу? Эсвэл нэг ямар ч үр дүнд хүлээлт байхгүй те? Нэг ашиг гэж хүлээдэггүй хүлээлт одоо те зүгээр ер нь л ямар ч мэдрэмжгүйгээр зөвхөн арилжааны төлөвлөгөөгөө одоо хэрэгжүүлж гинүү те гэдгээс хамаарат за үнэхээр яг тийм байх юм бол тийм үгүй байх юм бол үгүй байх юм бол ерөөсө арилжаанд ерөөсө орохгүй л гэсэн үг ерөөсө эргэлзэж байх юм бол хүлээнэ л гэсэн үг. Окей. Энэ өөр нь бол ингээд эргэлзэж байж агаад тэгээд дараа нь ингээд харж агаад за тэгээд нийцснийхэн дараа тим гэдэг арилжаанд оролцоод те одоо энэ Eurocad дээр гэх юм бол одоо та зөв ерөөхдөө нэг харуулж л та. За эргэлзэж байна гэж яагаад за тим болгоод арилжаанд ингээд орж байгаа байхгүй. За тэгээд нэг арилжаанд ингээд 2% эрсдэл гаргацсан. За энэ уншиж байна. За тэгээд buy хийсэн үү, sell хийсэн үү тэгээ хослолоо ингээд тэмдэглэж байгаа. Рискээ ингээд тодорхойлоод өгчөж байгаа. Trading view дээр ингээд ямар зураглал байсан те ямар нөхцөл байсан тэр үе дээр ингээд орчиж байгаа те. За одоо энэ алтны арилжаа гэх юм бол тэгээ ямар байхад нь орсон тэгээд ямар байхад нь гарч байгаа юм те. Яг энэ ингээд дээш явцсан л да би яг жоохон буцаад ороод буцах үед нь арилжаанд ингээд нэмээд орчие гэжсэн. Тэгтээ амжаагүй. Гэтэ яг зүгээр хааштай ашиг хийцэн. Тийм. За тэнгууд ингээд Eurocad дээр гэх юм бол ингээд арилжааны ингээд нөхцөл дээр ингээд орцсон те. Яг эндээс ингээд орцсон. Тэгээд дээшээ ингээд нөхцөлийг ингээд харуулсан те. Ингээд дээшээ ингээд төгсгөл дээр ингээд байж байгаа ийм арилжааны нөхцөл байгаа байхгүй. Окей. За тэгэхээр ийм байна. За тэгээд ингээд арилжааныхаа төлөвлөгөөг оруулцдаг модельтойгоо арилжааныхаа журналтайгаа ийм систем байж иж те. Одоо ийм систем байж иж төлөвлөгөөний ийм журналтай систем байж та хэд маань
тогтвортой нөгөө нэг арилжааныхаа шийдвэрүүдийг гаргах нь байх нь байна. Эрсдлээ хүлэн зөвшөөрж одоо тий сурах нь байна. За тэгээд арилжааны ийм төлөвлөгөөтэй байж бид нэр тийм тодорхойгүй байдлаас үүсдэг тийм стрессгүй арилжаанд орох нь байна. Эргээд өөрийгөө ингээд журнаас хард сайжрах нь байна. За тэгээд эрсдэл мэдрэг биштэй ингээд ер нь яг юм бодлоготой шийдэмгий байхдаа шийдэмгий уужуу тайван тий ийм арилжаанд оролцдог байх нь байна. Тэгээд арилжааны өмнө бас ингээд өөрийгөө бас ингээд хяндаг болдог байх нь байна. Тэ? Тэгээд эцэстээ бол ингээд ашигтай болдог ийм шинжлэх ухаан байгаа. Би энийг шинжлэх ухаан гэж хэлэх дуртай. Яагаад вэ гэхээр энэ бол миний мэрэгжил. Би одоо арилжаачин хүн. Би бол мэрэгжилтэй бол хайртай. За тэгэхээр энийгээ би бол ингээд маш хүндэтгэлтэй авч үзхийг хүсдэг. За тийм байна. За тэгээд мэдээж арилжааны өмнө арилжааны дараа сайжруулалтаа хийн. Окей. За тэгээд өнөөдрийн хичээл бол 1 цагийн хугацаатай байсан. За 45 минутын дотор дуусглаа. Одоо 10 жил хэдүүлээ 45 минутын дотор одоо хичээл дуусдаг гэсэндээ засварладаг гэсэн. За ингээд хичээлээ дуусглаа. X-ийн арилжааны өрөөнд нэгдээд та хэд маань юу байгаараа дараагийн хичээлүүдэд аваараа илүү одоо нарийн нандин зүйлстэй би бол одоо өөрөөнийхөнд бол хуваалцдаг шүү дээ. Тийм байна. За тэгээд асуулт авцгаая.